Монгол үндэсний хувьд нэг бидний үндэстэн бид хамтдаа үүнийг бүгдээрээ мэдтгүй. За бүгдээр яг яриа. Энэ ер нь одоо өвөр монголчуудаа одоо хэдийн цаана гасан улсуудаа бид нар ингэж даан цаана гэж одоо болохгүй. Зарим улсууд одоо энэ өвөр монгол улсын асуудал ямар хамаатай юм бэ гэж ярьж байна. Тийм юм бол байхгүй. Бид нар ерөөсөө монгол тургуудаа бүгд одоо ядуур их хэсгээ дээлж бүгдийг хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн. Ялангуяа одоо хааныг одоо домлож байгаа асуудал дээр бол бид хайран байж чадахгүй. Яг тийм юм яриад энэ одоо өнгөрсөн асуудал байна, өвөр монгол улсын асуудал байна гэж яриад байгаа улсууд өнөөдөр бол монгол хүн биш ээ гэж хэлмээр байна. За хэлээ дараа явуулсан. Ойна. Тэгээд өвөр монголчуудын эрхэндээ шүтэн бол Чингис хаан. Чингис хааны хөргийг бол өөрийнхөө хоолон гэр, айл гэр, албан гэр бүх газараа өнөөдөр ингэж тавьж шүтээ юм аа. Тэгээд монголчууд бид ч гэсэн өвөр монголчууд нэг цустай, нэг амьтай, нэг язгуур угсаатай гийнхаа хувьд өнөөдөр эрхэн эзэн богд Чингисийн минь хөрөг зургийг гутаан доромжлыг бол эрс эсрүүцэж байна. Өчигдөр бол бүх хошуу аймаг сумдуудаар өвөр Монголд бол албан шаардлага бол хөрвүүлсэн бэлээ. Яг энэ дээр нь бол манай иргэний хөдөлгөөнийхэн үндэсний өсөлтөнгүүд бол хятадын элчин сайд гадаад яам тэгээд засгийн газар бол албан тоотой хөрвүүлсэн. Бид нэр өнөөдөр нэг язгуур үндэс угсаатныхаа хувьд өнөөдөр эрхэмдээд шүтэн болсон өнөөдөр эзэн богд Чингис хааныгаа бол нэг захын хятад бол доромжлуулна гэж байхгүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр газар нутаг суум газрынхаа төлөө бид нар сусаа урсгалж явсан түүхтэй. Энийхээ төлөө эцсээ хүрэхэд амь насаа хүртэл зориулж байгаа өвөр Монгол ах トゥ уг нарыгаа бид нар хамгаалах бол өөр хэн хамгаалах юм бэ? Бид нар нэг цустай, нэг үзэлтэй, нэг ах トゥ учир үндэстэн угсаатнаа бол үеийн үед хамгаалах болно гэдгийг хэлмээр байна. За тэгээд Монгол туурхтан бидний түүхийн хамгийн сүүлийн угчаа бид тав тастуусан монголчуудын голомтыг сахиад өөрөөр хэлбэл дуурах хэрэгтэй. Тусгаар тогтнолоо өөрсдөө барих хэрэгтэй ганц монголчуудад бид. Тийм учраас яг одоо энэ цэг дээрээс бид үжил бодлоо илэрхийлж байна. Үнэхээр бидний хувь заяа нэгэ бид 60% нэг тавилантай учраас бид өсөрсөн цус тасарсан махныхаа төлөө эндээс үнэхээр бид тэднийг хамгаалж дуурч байгаамаа. Нэгдүгээр. Хоёрдугаар бид энэ өнөөдөр энэ Ар Монгол үе бидний монголчуудад хандаж хэдэн үг хэлмээр байна. Энэ өвөр Монгол болж байгаа асуудал өмнгийн говоос эхлээд эхэлцээ. Өмнө говь дунд говьд монголчуудыг бас дээрлэхдэг, дорн говьд дорндод дээрлэхдэг ажил эхэлсэн. Бид яг энэ арчаагүй янзаараа байх юм бол тун удахгүй Улаанбаатарт энэ явдал ирэх болно. Тэгэхээр би бүгдээрээ тун хариуцлагатай байцгаая. Бидэнд өнөөдөр 2 хоногийн дараагаад Монголын ерөнхийлөгчийг одоо сонгуулийн ажил эхэлж байна. Гэтэл сонгуул гэдэг бол насанд хүрсэн монгол хүн болгон эх орондоо эзэн байх эрхээ эдлэх тэр мөч хинч хэнийг хүүгэлдээ биш шүү гэдгийг нотлох тэр өдөр бид хариуцлагатай энд хандцгаая гэж уриалж байна. Төмөр батрах. Чингис хаан бол дэлхийн мягны шилдэг. Эзэн хааны бүтээсэн өв соёл бол дэлхийн өв соёл юм. Энэ рүү занал хийж байвал хүн төрөлхтний соёл иргэншилт занал хийж байгаа гэж дэлхий үзнэ. Тэгэхээр агуу их эзэн Чингис хаан руу ёс усаар хандах нь гэмт хэрэг гэж олон нийтэд дэлхийн нийтэд үзэгдэх юм шүү. Та нарт эндүү гагдноо хэрвээ тэгж үзэж байгаа бол нэг хоёрт өвөр монголчууд нутгаа сахиж байгаа. Тэр Монголын маань хятад эзлээд авсан байхгүй. Тэгэхээр тэр нутгаа хамгаалж байгаа монголчууд бид амь нэгтэй. Бид хаанч хизээч хэнийгэж мартаж орхиж авсан түүх байхгүй. Яг энэ ахта санал нэг байна. Голомтоо сахиж байгаа монголчууд бид дэндүү арчаагүй, дэндүү унтаа, дэндүү худалдагдсан байна. Бид мөхөх юм бол Монгол алга болно шүү. Тийм учраас өглөө болгон Монгол байгаа гэдэг энэ дуракуудад сануулъя та манайхаа. За. Тэр хөө үгүй дээ. За энэ бол ерөөсө хүн төрөлхтний асуудал яригдж байна. Тийм зөвхөн Ар Монголын өвөр Монголын асуудал яриаг. Дэлхийн нийтийн одоо хүн төрөлхтний хүлээн зөвшөөрсөн мянганы суутан эзэн богд Чингис хааны одоо хөрөгдөр тийм ээ одоо энэ ингэж доромжлоо гэдэг бол тэр ямар ёс зүйн үйлдэл хийж байна вэ? Зөвхөн Монгол гэлтгээс хүн төрөлхтөн бол тэрийг одоо үзэн ядж ихшж байна шүү дээ. Хүн төрөлхтний одоо суутан. Энэ бэлчээр гэдэг бол ерөөсөө одоо сүүлчийн үйлдэлчид одоо энэ
хүн төрөлхтөнд авч үлдсэн одоо энэ хүн төрөлхтний том өмч байгаа. Бэлчээр нүүдэлж байгаа аж ахуй гэж. Энэ дээр бол 10 өвөр Монгол гэдэг юм байхгүй. Ер нь тэгтээ тэргүй элэг цусны дасархаа бид нар бол бие өмөрөх ёстой, хамгаалах ёстой. Бэлчээр усаа хамгаалах ёстой. Тийм учраас бол энэ монголчууд бас сонор сэрэмжтэй байж элэг нэг дахамд үсээ өмгөөлж хамгаалж өөрсдийнхөө бэлчээр ус энэ юмаач гэсэн одоо хамгаалж эзэн богд эцэг өвгд өв соёл түүхээ хамгаалцгаая гэж уриалъя. Одоо За өнөөдөр Монгол улсын аялал жуулчлалын сайд нь өнөөдөр юу гэж ярьж байгаа вэ те? Хятадуудыг визгүйж орчуулснаар аялал жуулчлал хөгжинө гэж ярьж байгаа. Ийм одоо төрийн одоо түшээдтэй ард түмэн шүү дээ бид нар. Өнөөдөр одоо хэлэгч үг олдохгүй өнөөдөр ард түмнээ басамжилсан ийм шийдвэрүүд гаргаж байгаа. Дээр нь энэ одоо энэ урд хэлийн бомб болох энэ хятадын цагаан хадан дээр бол олон мянган монгол ирчүүд бол үнэхээр энэ хятадуудын боол болоод өнөөдөр нэг ёоны ч одоо үнэгүй амьтаа болцсон байна. Сарын дотор 60 гаруй монгол ирчүүд тэр хятадын бомбн дээр нас барсан байна монголчуудаа. Өнөөдөр бид нар энэ зүйлийг үнэхээр хүндэж тавихгүй өнөөдөр оройтсон байна. Дээрээс нь одоо энэ монгол одоо морь болох одоо модор эрдэнэ болсон монголчуудын одоо эрхэмлэлч дээдл шүтэн болсон энэ морийг бол өнөөдөр маш хэрцгийгээр зодож алж байгаа ийм төрс зургуудын хятадууд хийж байна. Үнэхээр энэ дээр одоо бид нар үнэхээр зэвүүцэж жигсэж байна. За хүний өөрийн үндсэн эрх гэж юм байна. Тийм ээ. Тэр эрх дотор нэг чухал юм бол өөр амьдрах арга хэлбэрээ сонгодог тийм ээ. Ард түмэн болгонд өөрийн гэсэн үндсэн эрх байгаа. Монгол харалтаа монголчууд бидний хувьд бол өнөөдөр амьдрах үндсэн арга бол мал аж ахуй. Тэгээд гэтэл монголчуудын амьдрах үндсэн арга хэлбэр болсон тэр мал аж ахуйгаа эрхлэх, амьдрал ахуйгаа залгах тэр үндсийг таслаж тийм ээ. Утгаас нөгөөж туу ийм явдал болж байгаа бол би эндээ эсвэлж байна. Монголчууд бид нар яах ёстой гэхээр энд эвлэлд нэгдэх ёстой. Өөрийнхөө гэртээ нэг фэйсбүүкээр гэдэг юм уу тэгээ олон нийтийн сүлжээгээр нэг дэмжиж байна, олж байна гэж нэг дэмий худлаа биччихээ тий. Эрэгтэй цагтаа гарч ирэхгүй, иргэнийхээ байр суурийг илэрхийлэхгүй тийм ээ. Хүчээ нэгдэхгүй бол нэг өдөр чиний гэрт чинь нэг хүчээ яриад чиний эхнэрээ чинь юм уу хүүхдийг нь авцсуугаад чамаа гэрээс чинь хөөж явуулнаа. Хятадууд хязгаанаас очсон газараас явдггүй. Дэлхийд даяараа China Town гэдэг тий. Дэлхийн геополитик стратегийн бүх ажил холбогдтой газрууд дандаа хятад суурин бий болдог. Тэдний эхэндээ гэмгүй царайлж хоол зөөлгүйж явснаа нэг өдөр улс орных нь эдийн засаг соёлынх нь үнэт зүйл бүгдийг нь барьж авсныхаа дараа газар нутгаас нь хөөдөг улс орных нь үндэсний аюулгүй байдалд нь занал хийдэг ийм осолтой ард түмээ. Тэрийг бид нар сайн санаж явах хэрэгтэй. Бидний ураг угсаа ах トゥ садан бүх улсуудад ийм зовлон тохиолдоод байна. Бид нар одоо хэрвээ өөрийнхөө хүүхдийг, өөрийнхөө гэр бүлийг ах トゥ саднаа найз нөхдөд хайрж хүндэлдэг бол одоо л монголчууд нэгдэх цаг болсон. Одоо манай бид хэд бол одоо бал даргийнхаа хөшөөнийхөө урд зогсож байна. Бал даргын буйнаар саяхан гэхэд чинь 2 бодол, 5 бодол, 7 бодол, 9 бодол усны гудамж гээд үнэхээр бол хятадууд бол асар ихээр суурьшсан иймэрхүү байдалтай байсан. Хятад сургууль хүртэл байж байсан. Тэгэхэд чинь албадан өнөөдөр гаргасны хүчээр өнөөдөр Монгол улс, Монгол цус гэдэг энэ хэмжээнд хүрчээд ярьж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх хэмжээнд байсан шүү. Тэгээд одоо энэ нэгцэгтэй мөчөд сонгуулийн мөчөд өнөөдөр бид нар гарал угсаагийн 9 үеийнхэн түүхийн. За бүр байлээ 5 үеийнхэн түүхийн мэдчихэж бид нар ерөнхийдөө сонгомоор байна. Нэгд сүүлийн хэдэн жил бол бид нар бол төрийн цагдаа хүртэл хятад ажилчдад зодуулж байсан. Тэгээ энэ бүгдийн цаана нүүрэн дарагдуулж байсан. Бэлчээр малынхаа төлөө өнөөдөр бэлчээрийнхээ төлөө өвөр монголчууд бол алуулж исэн. Энэ бол зөвхөн нэг асуудал биш. Урд нь хүртэл соёлын хувьсгалын үед өвөр монголчуудыг хомгорлон геноцид хийжсэнийг бол ЮНЕСКОд бүртгүүлэхээр одоо хөсөлж байгаа шүү дээ. Ийм хүнд байдалд орсон энэ өвөр монголчуудын түүх манай Монголд давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Өнөөдөр энэ эзэгтэй мөчөд бид нэр сэрж, мэдэрч, тэмцэж өнөөдөр сонголтын урт зөв ирээдүйнхээ төлөө хийх хэрэгтэй болчиход байна. Асар хүнд Монгол улс оршихуй, эс оршихуй дээр тулцсан ийм эзэгтэй үед бид нэр
Өнөөдөр эвлэлт нь нэгдэж зөвхөн өвөр Монгол биш, ар монголчуудын асуудал болцсон энэ хятадын асуудлыг эрс эсэргүүцэж байна. За өнөөдөр бид бол одоо Монголын хойч ирээдүйн төлөө үр хөвгтийн ач зээнийхээ төлөө бид бол эвлэлт нэгдэж инхүү харах хэмжээнд оролцож байгаа. Үнэхээр одоо дэлхийн одоо тийм одоо эзэн Чингис хааны зургийн одоо хятад залуучууд тийм ээ дарамжсыг фэйсбүүкээр захин орчмоос хараас Монгол хүн бүхэн огшихгүй байхын аргагүй, Монгол хүн бүхэн зэвэрчгүй байхын аргагүй юм үйл ажиллагаа бол өчтөрөөс эхлээд бидний дунд явагдаж байна. Үүнийг яг Улаанбаатар хотын төвд байгаа хэсгийн захин орчмоор идэвхтэй одоо ажилтдаг хүмүүс мэдээд байна. Ажиллаж чадахгүй байгаа лагерт гарчсан одоо зарим аймагуудад мэдэхгүй байгаа олон монголчууд байгаа. Тэд бүгдээрээ мэдэх юм бол эртөө хэзээ нэгэн цаг асуудал бол хүндэрнэ гэдгийг бол бид мэдж байгаа. Монголчууд хойч ирээдүйн үр хөвгтийнхаа төлөө өнөөдөр энэ алхмыг тууштай юм. Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд хийхээсээ илүү тийм Монгол Улсын тусгай тогтмол язгуур эрх ашигын төлөө бид нар эвлэлт нэгдэх ёстой юм аа гэж би ард түмэнд хандах байна. Өнөөдөр Монгол улс яг адилхан болсон. Монгол аймаг одоо хичнээн хувиар лиценз талтчихв. Хаавсан баруун дэшээ одоо увс ховд руу ихэд одоо газрын төслийн лиценз гэдэг одоо 19 сумын 14-ийн дамнал өгсөн байгаа шүү дээ. Сүхбаатар аймаг 13 сумтай. 13 сумын ганцхан төмөн зөвхөн бүлээгээд бусдын бүгд газрын төслийн лицензээр эзэмшсэн байгаа. Дорн аймаг өнөөдөр бүр Хэрлэн голынхаа ард руу өнөөдөр лицензээ дахиад алдсан байгаа. Хавиргын застав руу одоо бүгдөө авцсан байна. Дахиад ядтын компаниуд одоо газрын тосоор жишээлбэл зөвхөн газрын тосоор ихэд одоо бид нийт газар нутгийн бараг 30% таймд лицензээр өгчөөд байна шүү дээ. Дээрээс нь алт, зис, жонш, нүүрс, хөтөр, волбром гэдэг Монголоос гарахгүй баялаг гэж алга маш баян орно. Тэрэндээ бид нар эзэн байж чадахгүй өнөөдөр өгөх. Андаа гадныхаа эзэн суусан. Өнөөдөр одоо Дорнтын Петрашайн одоо Тамсын нефтийн газар тийм үү? Хаалгаа хийгээд өнөөдөр ёсныхаа буудлагыг хийгээд одоо хятад ханзаа сүр дүүлэн болгоод одоо Монголын нутгаар яг өөрсдийн болгоцсон эзэлцсэн юм шиг аашилж штэ. Facebook орчинд одоо залуучууд ялангуяа халаад нэгдээд өгөөс хаана явах уулзаа тэрийг инgiйлгээд байсан. Өчигдөр гэхэд одоо 200 гаруй мянган хүн үдсэн одоо хандлт хийсэн байгаа мөртөө өнөөдөр 20-30 залуучууд ирж штэ. Ийм арчааг болохоор бид нар өнөөдөр энэ гадныхын дарлууж дээрлгүүж алуулж байгаа маа. Ямар ард түмэд тийм төр байна гэдгийг өнөөдөр бид нар төрийнхөө царайг нь харж өөрсдөөсөө жишээ авч. Тийм болохоор жоохон өөрчлөлмөр энэ аймгаа хөлчөд занга болмоор байна гэж байна. За. Үнэ. За бүгд. За ер нь Монголын хамгийн хүнд баялаг бол Монгол их нутаг их орн билээ. Тийм учраас Монгол их орн газар шорооныхаа төлөө бид нэр тэмцэцгээе. За сайн байцгаана уу. Энэ зөвхөн өвөр буюу өмнөд монголчууд тулгарч байгаа асуудал биш. Манай хар монголын бидний тулгарч байгаа асуудал байхгүй юу? Хамгийн гол нь би залуучуудад юу гэж уриалгах гэж байна гэхээр сошиал ертөнцөөр лайк, шеэр хийх биш. Улсынхаа үндсний аюулгүй байдал ийм асар их том аюул тулгарчаад байхад яагаад хүчтэйгээр эсэргүүцэхгүй байгааг би гайхаж байна. Үндсэн бодлоод одоо нөгөө манай монголчууд үг дээцээс минь айж цагаан ирэн босгож байсан хятадууд одоо бүр чөлөөтэй орж ирж байна шүү дээ. Нөгөө хар хятадын шахаг нутагтаа гიშгүүлэхгүй гэсэн үг дээцэн захиас яасан бэ? Энэ бол яг үндэсний аюулгүй байдал хүчтэйгээр нөлөөлж байна. Энийг л эсэргүүцэх хэрэгтэй байна бид нар. Зөвхөн гэр гэртээ суух биш. Миний зүгээс одоо монголчууд өнөөдөр ирээдүйн төлөө амжих хэрэгтэй. Одоогийн марчаагүй байдлаар амжих болохгүй. Монголын төр өнөөдөр чадамжгүй болсон гэж санагдаж байна. Улс орныхоо иргэдэг эрхийг хангаж чадахгүй. Дээрээс нь бусад ер нь аль нь ер нь Монголд ч өнөөдөр нэгдэх ёстой. Учир байдал ямар байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр цалингаас цалингаар нэрлэж болохгүй. Улс орныхоо ирээдүйн төлөө өнөөдөр монголч хоорондоо ярилцах нэгдэх хэрэгтэй. Учир байдал ямар байгааг ойлгох хэрэгтэй. За өвөр Монгол монголчууд бид нар нийт хэрэгтэй. Бид нар ирээдүйн өвөр хөвгт газар ширээний хөдлөө босох хэрэгтэй бид нар. Би өөрөө Баянгор аймаг төлөөлж өгүүлж байна. Хот ямар байгааг би та энэ 76 гишүүдэд бас харах хэрэгтэй. Хүчээр гол яаж баг 1000 тулч тэр нүдийг харах хэрэгтэй. Бид нар нийт хэрэгтэй. Бид нар ирээдүйн хөвгт хөдлөө газар ширээний хөдлөө нийт хэрэгтэй. Ингээд нийт монголчууд монгол залуучуудаа өвөр монголчуудаа өгүүлэн дэмжиж гэж уриалж байна. За. Би бас хэлье. Би шаардлага хэлье. За миний Монголын ард түмнээс одоо ийм шаардлага тавьж байна. Тэр Чингис хааны дөрвөлд оромжлсон хүн бол эзэн Чингисийн өмнө 9 удаа мөргөж эзэн Чингис хааны бэлэг сургаалыг өөрийнхөө амаар хэлж түүнээс гадна эзэн Чингисийн сургаалыг
насан туршдаа дагаж явна гэдгээ амлахаас нааш монголчууд бид тайвшихгүй шүү гэдгийг хэлье. За, ер нь болж байна. Монгол үндэстэн язгуурт нь өнөөдөр нэг цустай дэлхийгээр бол одоо Монгол үндэстэн бол 20 сая байдаг гэж ярьдаг. Өөр Монголд бол олон үндэстэн хошуунууд байгаа. Дээд монголчууд Ордос байна. Баруун зүүн юунууд байна, тэг хөлбөөрийнх нь байна. Алшааных нь байна. Тэгээ энэ өөр Монгол ах トゥ нар байна. Эцсийн бүлэгт юу гэж хардаг вэ? Тусгай тагцсан Монгол улс минь сайхан байгаасаа бидний ард түшиг болсон өөр ар монголчуудын минь амьдрал төвшин байгаасаа гэж боддог. Тэд нар энэ өвөг дээсээс ахвалаад өнөдөр туулын болныг нөрөө угаахсан. Богд ууландаа нэг мөргөхийнсэн гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг шүү. Тэгээд энэ дэлхий дээр нэг босоо бичгтэй морин хууртаа уртын дуудаа энэ нэг үндэстэн болсон монголчуудыгаа бид нар бэлчээрийн төлөө өнөөдөр сусаа хүртэл урсгаж байгаа. Дээр нь эзэн богч Чингисийг минь утаанд оромжилж байгаа энэ үйл ажиллагаанд бид нар нэг санаатай, нэг үзэлтэй, нэг эв нэгдэлтэй байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Тэгээд өнөөдөр монголчууд бид нар гадны бодлогоор өнөөдөр засаг төр ийм байдал хүрчээд байгаа гэдэг надаар хэлтгүй их мэдж байгаа. Сонголтоо зөв хийгээч. Ядаж ингэ 5 үеийг мэддэг байгаа ч гэж хэлмээр байна. Цэвэр монгол цустай юм төштэй болмоор байна. Миний хувьд. За дарамт театрын үүднээс ялтын дарангуулал доромжлыг эсэргүүцсэн жигсаа бидний иргэдийн хөдөлгөөний нэгдлүүд